Сая хилцэх асуудалтай холбогдуулаад төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүдийн нэрс бас өөрчлөлт оруулах гэдэг байдлаар орж ирж байгаа. Энэ дээр би бас одоо санал гаргаж оруулж байгаа юм. Төсвийн байнгын орон дараагаас анхааралтай аваад ажиллаад өгөөч. Төсөв үрдэг сайд нарыг төсвийн байнгын орооноос хасмаар байна. Ав Бакир сайд чинь шилхэд 4.7 их найт төгрөг үрж байгаа халамж тарааж байгаа юм байна. Халамжаа нэмж авъя гэнэ үхэхээс тэр хүн яавал одоо ингээд хөдөлмөр бизнес эрхлээд халамж авдаг хэсэг багасдгийн гэдэг дээр ерөөсөө толгой ажиллуулахгүй. Мөнгө нэмж авч үрий халамж тараадаг сонгуульдаа бэлддэг сайд баял гэдэг нэг л зорилго тэр хүн дээр байгаа. Тэгэхээр 126 гишүүнээс 20 сайдыгаа хасаад 106 гишүүнээс төсвийн байнгын орооныг бүрдүүлээч гэдэг ийм зарчмын санал энэ төсвийн байнгын орооны дарга, Монгол Ардын намын дарга, улсын хурлын даргад бас хургуулж байгаа. Иймэрхүү асуудлуудаа яриад очие гэхээр манай их хурлын дарга тэгээд бас хүлээж авахгүй зовлонтой. Түрүү цогцолтор гишүүний асуултан дээр би бас нэмээд хариулахад одоо улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороон дээр хуулийн төслүүд боловсруулж байгаа. Их хурлын тухай хууль, хэн шалгалтын тухай хууль, их хурлын дэгийн тухай хуулийн төсөл боловсруулж ерөнхийдөө дуусж байгаа. Тэгээд манай байнгын хорооноос доктортой байдлын зөвлөл рүү бичиг явуулаад саналуудыг аваад ингээд уламжилсан байгаа. Бас манай төсвийн байнгын хорооны гишүүд бас саналаа нэгтгээд ажлын албанаас ингээд уламжилсан байгаа.